За тэгэхээр удахгүй шинэ жил боллоо. Та бүхэн бүгдээрээ хайртай дотны хүмүүсээ яаж баярлуулах вэ гэж бодцоож байгаа. Хамгийн дотны хүмүүстээ өгөх бэлгүүдээ багтаасан Thank you 25 урамшуулал IT Store-т эхэлсэн байна. Thank you 25-ын хамгийн гоё нь бүтээгдэхүүн хямдрал урамшуултай болсноос гадна нэмэлтээр танд бас бэлэг өгөх юм байна. Худалдаа авалт хийх бүрт нэмэлтээр gift box-д бэлгэлэх нэ. Боксонд нь AirPods, accessory set зэрэг гоё бэлгүүд багтсан байгаа шүү. Тэгэхээр гэр бүл, найзтай, хайртай өндөөх бэлгээ IT Store-оос аваад давхар өөртөө ч гэсэн бэлгийн багц өнгөө аваарай. Мөн та бүхэн энэ мэд урамшууллуудыг цаг алдалгүй авахыг хүсвэл IT Store-ын Facebook пэйж хуудсыг яг одоо ороод дагаарай. Бүгдд нь удахгүй болох шинэ оны мэнд хүргэе. Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. За, тэжүү маань ямар ч Квансуугийн бүх мэдээлэл бүр цахим маягийн хүртэл мэдээд авчлаа. Тэгсэн чинь өнөө босс маань баахан дэлгэцэн хар зогсож ирсэн Квансуугийн хувийн Instagram хаягаараа нэвтэрч ороод private base-ийг public тохиргоод болгочихсон бүр. Мань хүнд энэ төхөөрөмжөөр мэдэхгүй чадахгүй юм гэж алгаа нэрэ. За тэгээ яах вэ? Тэжүү маань Квансуугийн IG-г ухаж байгаад хаана байгаа газрын мэдээл авчиж байна. Цаатхан жиж байгаа хаа байгаа газараа зарлал явах юм уу? Уг нь аав нь тэжүүнийг орсны мэдчээ хэсэг чимээгүй болгоомжтой баймаа гэж захиалсан байхгүй юу? За энэ хооронд өнөө боссын хөлсөлсөн бүрдөгч шоронгийн харгалзагч ах хоёр энэ тэрнгүүр тэжүүнийг хайж мөрцөө хэвээрээ л. Энэ хоёр бүр найзуудын олоо хүрээд ирчих. Яг нэг киноны ихэн тэжүүн туслаад байсан хэдэн сайн найзууд нь байсан да. Энэ хэд маань шоронд орсноос нь хойш тэжүүнийг нэг удаа ч хараагүй болохоор цагдаа шүүхээс ирэл хайгуул болоод ирэхтэн бүр гайхаа сандраастай. Найзуудаас нь нааштай хариу сонсоогүй мөрдөгч бөөн уур усаар болоод машиндаа сууж байх зур харгалзагч ахын утас дуурж ийна. Тэгсэн манай тэжүүн бүр өөрөө залгаж шүү. Жинхэнэ хэрэгтнийг бариад очвол та тусалж чадах уу гэж асууж байна. Манай хүнийг өөрөө ингэ залгана гэж төсөөлөөжгүй харгалзагч ах цочирцсондоо нэрийн чамд дуудчих юм аа. Тэгээ нөө мөрдөгчийн сонсоо хүрээд ирэлгүй л яах вэ? Мань тэжүүн бас яг байгаа хотынхоо вокзал дээр уцаар ярьчаад таслахгүй л яваад өгөх юм. Эргэн тойрон дахь цагаан хоолойныхон дуугаар өнөө мөрдөгч нь бусан хотод байна гэж мэдээ авчиж байгаа шүү дээ. За харин хэргийн эзэн мань Квансуу хаа байсан бусаанд юу гэж яваа вэ гэсэн чинь балааг бас болж утгүй юм хийгээл явж байна. Арай энэ нэг юмтай цуг байгаа хүн бас нилээ эвгүүл гарвалтай. Өөрийн гэсэн тарих толгоогүй хүн шиг явдаг Квансууг бодоход нилээ муу санаатай алим шиг байгаа. Тэжүү маань явахдаа манай хөгшөөхад юу ч хэлээгүй л гарцсан шиг байгаа. Ахынд охинтойгоо нийлжэл энэ тэрүүгээр тэжүүнийг хай сандраад баларж ийн өө хөрхий. Араагада бүр шорон руу эргэл дээрч очиж үзэж байна. Нөгөө аашмуутай охин бас санаа зовоо цуг яваад байгаа маа хөрхөн. Тэгээ ах маань гинт тэжүүн нөхснө уцаа санаад байршлын гэлс олоо авчлаа. Хажуугаар нь бас өнөө мөрдөгч нь харгалзаж ахыг дагуулаа бусан руу явж байгаа нэ. Гиснэс тэжүүн уцаа таслагаас өмнө харгалзаж ахад хэрхний талаар мэдээлэл өгье гэж нэг захиа явуулсан байна л да. Тэрийг хаа очиж ах нөгөө мөрдөгчөөсөө нуугаад байна шүү. Тэгсэн энд нэг сони юм болоод явчлаа. Өнөө босс ч өөрт нь үүслээд үдэг авах хичээс өөр гэр бүлгэн байх гэсэн чинь бүр жум хамаатан юм байна. Тэгснээ өнөөдөр энэ боссын аав ээжийн тахилын өдөр юм гинэ. Хамаатнууд нь мань боссыг олон жилийн өмнө эцэг ихээ аимшиг тослоор алдаад одоо хүртэл шаналж яваа гээл их өрөвдөм байна бүр. За тэгээд тахилын ёслолч дуусч цугласан улаан хамаатнууд нь тараал боссыг хамт хоол идэх гэхэд нь мань хүн заагүй л гэж штт. Мань босс яах вэ? Боссын гэрт үйлчлээд байдаг нэг эвгүй хөшөөсөн байхгүй юу? Уг нь бол мань хүний аав их чинь л гэжсэн. За тэгээд энэ эвгүй хөш нэг туслахтайгаа хамт боссын хамаатнууд цуглаад хоолж байсан газарт очивол учир зүггүй хятад ундлаа. Яаж байгаа юм бол гэсэн чинь бас нөгөө л өв залгамжлалын асуудал юм шиг байгаа. Эзэнтний зам цаад болсон хүмүүсийг өршөөхгүй юм гинэ. Нэмээд бүр нэг сонирхолтой юм гарч ирсэн нь энэ үйлчлэг шигт чинь мань боссын төрсөн ээж байвал яах вэ? Хүүхэд нь нүдэн дээр нь үхэн амтаа алж талаад байхад баг хөхүүлэн дэмжиж сууж идэг гар ихэр үнэн сайко байгаа ш. За энэ хавар нэг иймэрхүү нөгөө талд Квансуугаа бүр солиорч өгч гинөө. Ухаан мэдрэлээ алдсан балаагаар үдшилэг хийсэл явж байхад нь манай тэжүүн олоод ирсэн нууцаар ажиглаа. Квансуу бол тэжүүн үснийг анзаарах сөхөөг байгаа. Харин нөгөө хамт яваад байсан эвгүүгээр нь тэжүүнийг сэжгэлчихжээ. Үдшилэг хийж байсан завин дээр нь нууцаар орж ирэхэд нь манайгаар дээрээс нь харцсан зогсож байна. Манай тэжүүн ч олон тааваггүй шууд Квансууг хэлээ очиж гинөө. Харин нөгөө эвгүүгээр нь Квансууг хамгаалуулах гэ баахан хүн явуулчих. Тэгсэн мань хүн баригдахаас өмнө Квансууг шордож байгаа л хис эргийн талаар яриулаа авлаа. Амхандаа дууг нь хурааж авах гээд байгаа байхгүй юу? Өнөөхөн ч тэрийг мэдхгүй алсан эмэгтэйгийн талаар ярьж мараал ямар санаа зовж гимшиж байгаа шинж алах. За ямар тааш ингэж энэ олон хүний гарт баригдах нь ойлгомжтой. Гэхдээ ядчил ирсэн зорилгоо биелүүлж багч гэсэн одлого баримтаа болоод авсан. Харин энэ хооронд боссын гэрт нөгөө үүслэг шигч хамаатнууд нь хоолж исэн газарт гал гарч нэг ч хүн амьд үлдсэнгүй өдргээл хүн итгээргүй мэрэ зогсож шүү. Мань босч тэрийн сонсоод инээж минэцэн. Энэ хоёр сайхан гарууд өө. За тэгтэл яг энэ үеэр нь мань Квансуу босс руу залгаж таархан тэр. Өнөө тэжүүн чинь намайг олоод ирэхээр бариад авлаа гэж мэдсэн. Мань босс ингээл дуусчих байсан юм уу гэж жаахан урам нь хугараастай.
Тэгсэн нөгөө талд өнөө мөрдөгч харгалзах яах манай хөгшөөх охинтойгоо бөөнөр яг зэрэгцээд тэжүүнээ байгаа газарт хүрээд ирж байна. Манай хүн дотор нь баригдаад хөлөөлж мөлөөлцөн хөвтөж байгаа байхгүй юу? Одоо тэгээ хинэн төрүүлж олд юм байгаа. Хажуугаар нь бас өнөө хансуучин мансуурсантай гинт босч ирэл тэжүүнийг алан тална гэж гүгээд унлаа. Хөл дээрээс тогтож чадахгүй байж энэ үнэн бүтэхгүй. Аз болж арай олон амьс илээсэндээ ч юм уу с ิจ гтэй харагдсан хүмүүсийг дагаж байгаад манай хөгшөөх мөрдөгчөөс төрүүлэл завийг олоод ирчихэж байна. Ах нэр үнэн буянтай хүн юм аа. Энэ хоёр мань харин замнаас гараад явж байхдаа шоронгийн харгалзах шахтаа бүр улаан нүрээрээ таашдаг юм шүү. Цаатах нь хаа очиж манай тал юм болохоор одоо цуг яваад хэргийх уучрыг олё. Зүгтаад байвал та хоёр эргээ шорондоо шорж мэднэ эдрэгэл жаахан аргадаг шинжтэй. Тэжүүн маань жаахан ч гэсэн нотлох баримтаа болцсон болохоор харгалзагчийг дагаж явах нэ бүр. Харин хөгшөө ах маань нэг мөр хамаг учрыг олж байгаа утсан дээрээ гэл чирээ аваа явчлаа. Тэрэн дээрээстэй угаасаа. За тэгээ хөгшөө ах маань охин яг цагаан олж ирээл манай хоёрыг аваад явхлаа да. Эмби мамнаас зүгээргүй бусaan таньдаг нилээн сайн найстай. Тэдний точоод ямар тач нэг шөнөө 50 хоног ойрлуулж байна. Харин харгалзагч ах маань тэжүүний өгсөн зурвсын дагуу явж очиод Хуансуугийн талаарх хамаг мэдээллийг олоод авсан. Ахуг нь ядаж мөрдөгч байсан бол арай нэмэртэй байхгүй юу? Одоо тэгээ ямар арга хэмжээ авд юм байгаа юм бол та. Нөгөө талд өнөөмөг Хуансууча хамгийн сайн зодлож барьдаг гэсэн хүмүүсийг дуудаж цуглуулаа эхэлж шүү. Тэжүүн өөрийг нь инстаграмаар дагаж ирээд байгааг нь мэдсэн өрөг тавиал гэж байгаа. Манай хүн ч бас яа зүгээр ах вэ? Бүр гар хийцэн буу муу хийгээд онлоо. Босс маань одоо ямар атгах санаа үрдэлсэн бүү мэд. Хуансуугийн ээжтэй санамдгүй таарч байгаа царайлал бүр зориод очиж. Хуансуугийн ээж бол хүүгээ ямар бүтггүй хүн бэ гэдгийг төсөөлдөг ч хүшинжтэй. Бүр аавтай хамт хормын ой тэмдэглээ явж байна. Тэгсэн мань бас зүгээр аавтай л уулзах гал ирсэн байна л да. Тэгснэ мань хүн хүүгэнжээ орон шоронд орсон хүн орохчоо хэрэг тариад яваад байгаа болохоор гэрээнд өөрчлөлт орсон өндөрлөж гэж. Мань хүн уг нь хахад цацсан мөнгөтэй л баймаар эдний авраг яах гэж байгаа. Аав нь хараа ажлаа олигтой хийгээгүй байж нэмж мөнгө нэхлээ эдрэгэл уурлал үлдэлгүй яхаа. Тэгснэ оройн шууд боссын гэрлөө баахан хүн явуулж байна. Бодвол очоод аалл гисэн байлгүй. Даанч мань босс ч бүр мэдрэл мутагаар штэ. Ирсэн хүмүүсийн хуугаар нь хамж алчаал баясалтай наргагүй инээгээ сууж байгаа. За нөгөө тал тэжүү мань хөгшин ахтайгаа буу алсуунаа. Хойноос нь бөөнхөн амтаа ир цайгаа алаан хайтан болж явах зур мань хүн дахтай далайн ирээр биер идэр уусан шигээ сайхан. Тэгсэн хөөрхий ах маань саялны сэтгэлэнэ. Ах залуудаа нилээн уудаг байжээ. Нэг шүн их нэртэйгээ маргалдаа гаш тамхи татчаад дэлгүүр ороод ирэх оронд нь гэрт нь гал авалцаа байж жилтэй. Дотор нь их нэрийгээ байгааг мэдсээр байж тэр үед орж аврах нь байтугай хөлөөж хөдөлгөж чадаагүй юм гин. Тэр үед их нэртэйгээ муудалж гараа санаатаагаар хашаандаа гал тавьсан гэх хэрэгээр шоронд ороод төрсөн ганц өхнөн ч аавыгаа үзгээ байсан юм байна л да. За энэ хооронд өнөө мөрдөгчин боостой уцаар яриад нөхцөл байдлаа илтгэл явж байна. Мань босс одоо тэжүүнийг хаана юу гэж яваг асуудалгүй өөрөө мэдчихэж яах гэж нь мөрдөгч өдрийг хөлслөөд байдэ. Манай хүнч нөгөө хийгээд байсан буу мөн бүр бэлэн болчих. Ах бүр байтлаа хадаасан боогоор хүн сүлбэж алах нь л дээ. Гиснээс нь эмвэ маань нэгэлж явахдаа манай хүн нөгөө өрөвдөө суучдаг гэдэг шиг тэжүүнийг өрөвдөө шүн оройч унтахгүй байгаад байсан баг сайн болц юм уу хаашаа. Урдуур хойгоор нь байн гуйж тоглоостой. Тэгснээ салгалж явал дэлгүүрт нөгөө мөрдөгчтэй таарчих юм аа. Нөгөөдг нь ч яасан гэрхаа юм шууд шивээсэр нь таньчихаа. За ингээд овоо 50 байжснаа лай бол нөгөө мөрдөгчтэй хөөгдөл найзынхаа гэрлөө хүрээд ирвэ. Хаа очиж тэжүү маань моциклоо унаал зогтож байна. Ахаараа охинтойгоо машинаар давхиж мөрдөгчийн толгойг ирүүлж байгаа л баригдсан ч тэжүүнийг мэдэхгүй гэж гүрээсээр байгаа л эвтэйхэн салаа ирж байгаа. Найзандаа ирсэн чинь харин мань босс гэгэн дөрөөрөө зогсож гинөө. Мань хүн дээрээс хойш энэ хоёрыг яагаад тэжүүн туслаад байгааг юусоо ойлгохгүй яваад байсан байхгүй юу? Угаасаа сайко гарын болохоор хүн хоорондын харилцаа сэтгэл хөдлөл өдр гэж юу ч мэдэхгүй. Тэгээ та хоёрт юу өгсөн болоо тэжүүнд ингэ туслаад байгаа эдгээл асууж байна. Эмбигийн нэр усаас ахуулаад ээжиг нь үхэл эдрийг бүгдийг нь мэдж байгааг хараад мань хоёрт нэлээд сэжиглээстэй. За тэгээ ямар ч тач манай хоёрын дургу хүрэхээр баахан юм ярьж байгаад арайч алсангүй тэгсгээл яваад өглөө. Нөгөө тал тэжүү маань хамаг бэлтгэлээ хангаад Квансуугийн байгаа газар хүрээд ирж байна. Цаатхан ч эрхийн хүлээжсэн айтаа сууж байна. За тэгээ энэ хэргийн ард ганцхан бий байгаа юм биш. Ан захирал гэж хүн бий идэргээл боссын талаар бас хальт цухуулгаал авлаа. Тэгээ одоо би чамааг алсан ч хамаагүй ухааны юм ярьж шүү. Манай хүнч нэгийг үсгэр шийдээ нөгөө бэлдсэн буугаараа гусаал хийлээ. Тэгсэн харин тэжүүнийг бас овоо гараг дээр мэдсэн нөгөө Квансуугийн найз царайн татганж босч ирээл бас барилцаад авах юм аа. Тэг хооронд өнөө Квансуун сүүлээ хачаал зүгтаачих юм. Сайхан үгсэхээ үзье гэл байгаагүй билүү ч одоо. Мань хүнч дорхноо араас нь хөөж гарснаар хамгийн анх кино эхлэхэд хөөцөлдөд байсан үйл явдал нь одоо гарч байгаа юм байна л да.
За энэ нэг түнэл дотор тэгээ сайхан хөөцөлдөнө. Ёстой амнаа там цаана хүн хатан хөөцөлдгийн хажуугаар бас буудал цан болоо сте. Мен тэжүүнчс мотоцикл унна гэж алах юм. Квансуга яа гэж бас дагаж ирсэн хитэн нөхөдтэй машин зам дээр буудалцах юм. Барьж авч зодтолдох юм. Машин тэрэг нь мөргөлдөх юм. Ингээ 80 боолжуулж арай гэж квансуга бариад зогсоолоо. Тэгсэн ханаас ч юм тэний том ачааны тэрэг гарч ирэл хоёулыг нь хуу хамгаашхав. Тэжүүмээр овсготож булдсан боловч өнөө квансуун машинтайгаа хуу хамгадаа явцсан байхгүй. За тэгээд дилд мөргүүлсэн машинаас нь чирж гаргаад сүүлийн удаа ядаж өөрөөс нь уучлалч болтгой гуйлахыг хүссэн ч өнөө хүүрэнд үхтэй хүртэл хороо өгшөдөөстэй. Тэгжидэл квансугийн утсан дуграад аваа харсан чинь нөгөө яриад байсан ан захирал буюу манай босс залгаж байна. Тэжүүн утсыг авсан баг баярлж маярилцсан. Манайхан хоолойных нь өмнөөс л нөгөө шоронд хориглуудаар тоглоом зохиогоод байсан гарагдыг шууд таньж байгаа. Тэгсэн мань бос бүр тэжүүний хамтарч ярилцах уу гэж гуцж байна. Шагналын мөнгө айл их хэмжээний мөнгө өгч ийж гэж ах шиг. Манайхан харин сайн нэг хэргийн гол эзнээ мэдээд авсан болохоор заналтай нь аргагүй уцаал таслаад явлаа да. Энэ их өмнө самнуудаараа босс Квансугийн ээж аав хоёрыг өөрийн гараар ирээд нухаа ажиллаа. Аав нь улс төрийн нэлээд том хүн юм байна. Хүүн өгсний мэдээд өөрт нь гай олно гэж хуйлыг нухаа ичж байгаа л энэ болтой. Ийм амар юм хийж явах зураа өөрийнхөө өнгөрсөн түүхийг ярьж өгөөстэй. Мань хүн чинь 16 наснда өөрийнхөө аав ээж хоёрыг алдсан юм байна штэ. Бүх өв хөрөнгөө хандилныг хийн сонсоо бие барьж дийлээгүй энэ солиотойгоор. За тэгээд анх удаа гэмт хэрэгээс хүн яах учраа олохгүй байж байхад эзэгэн таашд эдний гэрээ ойролцоо хүн амны хэрэгтэй органж таарсан юм байна. Удаачгүй хэвлэлээр хүн амны хэрэгтэй органж явахдаа гимгүү осуудыг алсан гэж цацагдаад унахгүй юу? Мань хүн тэрийг хараад одоогийн хийгээд байгаа ажлынхаа санааг авсан байгаа. За ингээ баах юм ярьж дуусан гут нь ажилчид нь хурж ирээд хэргийн газрын цэвэрлээд унлаа да. Тэгснэ энэ муугаар мөрөөрөө амьдарч байгаа хөгшин ах юм гэрт очоо эргэлдээд эхэлвэ. Арай гэж нэг юм охинтойгоо гайгүй харилцаатай болоод амьдарч байхад нь яг яах гээд байна да энэ зөвлөгч.